орчин маань Увс аймгийн Түргэн сумын уугуул төр захиргааны одоо байгууллагад 40 гаруй жил ажилласан Янжвийн Сүрэн гэж одоо энэ ахтай уулзаж байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэнд бас өдрийн мэнд ажиллаамж төсөө. За та увсчууд гэсэн энэ нутгийнхаа сайхан халуун дотны уулзанд хэр догдолж ирэв, ямар мэдрэмжтэй байна яг одоо? Ер нь онсон газар гоосон усаа хүн бол байнга одоо бодсанд ер нь бараг зүйдэлж өгдөг. Энэ утгаараа хориг нутгийн минь одоо 100 жилийн бас сумын минь 100 жилийн болж байгаа түүнээс. Одоо энэ ой өдрүүдийг хориг тоолон хүлээж байна. Та өөрийнхөө одоо талаар, нутаг усныхаа талаар, ах トゥ нарынхаа талаар бас сайхан давсаж яриач. За яг нутагд бол ах トゥ нар би ихэнх нь хот төрчсөн. Одоо бол тэнд давааж өгч юм байгаа, санжийн давааж өгч. Хүүхэд нь алдраа гэдэг кампата, тоосгол шампата дээр манай нагц. Аваас одоо дөрүүдийн одоо бохорлын одоо өгчүүдийн удамтай юм байгаа манай нагц. За би бол Увс аймгийн шүүгч аймгийн татрын байцаагч татрын үндэсний ерхий газрын мөн Улсын бүртгэлийн хасаа хөрвчлээр одоо 10 гаруй нийтдээ бол төрийн захиргааны байгууллага 44 5 зайсан юм байна. Тэгэхээр магадгүй нөгөө нэг бүр дээр үед ажиллаж байсан эвгийн хөхтэй гэж хүн бас таны нагцуулахны нагцлалын хүн болж таа. Тийм. Тэгэхээр маш олон бас алдар суутай хүмүүс байна. Одоо би бол тэр манай ээжийн аав болох тав гэдэг юм болоод эмжөө наслжгийн дараалын одоо хамгийн том ах. Манай нэмжөө аав дараагийн нас том ах. Ингээд бид нэр үлдсэн рүү сүйод. Та хэрэгсэргээд бас одоо ахрлын гişмээс юм байна шүү дээ. За баярлалаа таныг халуун дотны уулзалтанд орж байна. Баярлалаа. Ингээд нутгийнхаа одоо нутгийн гэн болмон одоо түүхтэйгоос өргөн дэлгэр дэмжлээсэ гэж хүсэж байна. Бас хүн дэмжээрэй.